үнэнч чих бодлогч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, хоёр дахь нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад хийсэн. Ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэнч чих бодлогч нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Их Монгол улсын төр цэргийн нэгэн томоохон овг аймаг Торгууд төмний түүх 815 жилийн тэртээс улбаатай. Их эзэн Чингис хааны торгон цэргээс ихтэй Торгуудын цадиг бүхий л цаг үед Монголын тусгаар тогтнол, хил хязгаар, өв соёлыг сахин хамгаалж ирсэн бахархам түүхээр үргэлжлэн өдгөө хүрчээ. Өнөөдөр Торгууд төмөн хамгийн олноор нутаглаж буй газар бол Алс баруун хязгаар Ховд аймгийн Булган сум юм. Торгуудын хаховос ороод ирсэн баян өндрөө Орцогой тогоо сэвгэрэн явтан хаалта Хокугосон то ардогон үнэнч замтай Ингэр заяа торгуудын дайчин түүхтэй Тэдний харуулдах баян баян өндрөө Орцогой тогоо сэвгэрэн явтан хаалта Хокугосон то ардогон үнэнч замтай Ингэр заяа торгуудын дайчин түүхтэй Тэдний харуулдах баян Язгууд манханы шилмэл цэрэг Торгууд эзэн богд Чингис хааны хишигтэн цэрэг Торгууд элхэн зэрэгт аюу хааны шатар цэрэг Торгууд Батар Умшааны төмөр цэрэг Торгууд шатар. Тэгвэл яг шатар гэж яг юу юм бэ гэж бодож байна даа. Тэгвэл шатар гэдэг маань та бүхний гарч байгаачлан хар цагаан төлгөн дээр байрлах дүрснүүд юм аа. За тэгвэл шатар тоолноор хүүхэд хамгийн түрүүнд сурах юм болохоор гол нь төвчээртэй бол
За төвчээртэй болно гэдэг маань бүх юмд хүлээстэй хандаж бод сэтгэж бас. За тийм болохоор шатар бол оюун ухааны спорт маа. За мөн шатар маань хар цагаан гэсэн хоёр талтай. Хар тал, цагаан тал гэсэн байна. За мөн хар цагаанаар хэмжээдэг нэ. За тэгвэл шатар маань 1-ээс 8 гэсэн босоо шугам. За мөн A-ээс H гэсэн хөндлөн шугамаар байрлагдах ба босоо хөндлөн шугамтай байх нэ. За тэгвэл шатар маань босоо ба хөндлөн гэсэн хоёр шугамтай байх нэ. За мөн A-ээс 8 хүртэл ташуу шугам гэж яддаг байх нэ. За мөн шатрын дүрс маань дотроо олон янзын дүрстэй. За мөн дараагийн хичээлээр шатрын дүрснүүдийг үзэх болно. За өнөөдрийн хичээлээр шатрын хөлөг ба шатартайгаа танилцлаа. За шатрын хөлөг маань 1-ээс 8 A-ээс H гэсэн босоо хөндлөн шугамтай байх нэ. Хар цагаан гэсэн хоёр нүдтэй. За хар цагаан гэсэн өөрийн 32 чихэг дүрстэй байх нэ. За энэ хүү шатар маань өнхөө шатар гэж энэ хэд оюун ухааны спорт байх нэ. Октод байж байгаа араас оролцсон. Энэ октод. За намайг Баастын Батцэрэг гэдэг би энэ гарал үүслээрээ бол одоо Булганс Ховд аймгийн Булганс сумын Баянгол-гийн хагшаал гэдэг газраас гарсан гаралтай тайжинхны одоо энэ хүн байгаамаа тэгээд. За би бол энэ Ховд аймгийн Булганс сумын Баянгол-гийн дутаг хагшаал гэдэг газарт одоо тайжинхнээ одоо түн гаралтай хүн байгаамаа тэгээд миний аавыг Бааст гэдэг. За манай аав бол одоо энэ данзанд орж тайжийн утмын одоо хүн байгаа. Манай аав настараа шатрын одоо спортыг бас хөндлөж сонирхож тоглож байсан. Булганс суманд одоо 1-р зэргийн шатарчин хоёрхан байдаг. Тэрний нэг нь бол манай аав одоо математикийн Бааст гэдэг нэр алдартай тийм хүн байгаамаа. За би бол
Батзөрг гэдэг одоо Васт багшийн хоёр хүүхэд өнөөдөр өнөөгийн байдлаар бол Ховд аймгийн Булган суманд байдаг үеийнч бодомж Булган голын саваадрын захиргааны даргын албыг хашиж байгаа. За манай энэ баян өндөр хайрхны өвөрт байдаг, бэлд байдаг, ард түмэн одоо түүний дотроос манай энэ хошууд гаралтай дамбын гаавыг гэдэг одоо он зүгээд өрн ирэхэд элчин сайд асан одоо гаавыг маань санаачлан Булган суманд Монгол улсын хэмжээнд анхны одоо суманд хүүхдийн шатрын ордон гэмэх юм том өргөөг одоо барьж ашиглалтанд орууллаа. За ашиглалтанд ороод жил 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд манай энэ шатрын ордонд бол үйл ажиллагаа хэвэн явагдаж өнөөгөрсөн байгаа. За өнөөдрийн байдлаар 2 дугуйл одоо багш 2 насны ангилалд дугуйлын зохион байгуулад ингээд явуулж байгаамаа. За манай шатрын ордон баруун 3 сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд хэд хэдэн одоо тэмдэглэлт үйл явдал өдрүүдэд тэмцээн уралдаан зохион байгуулсан байгаа. За тэмцээн уралдаан зохион байгуулахдаа бол одоо бага насны 1-5 дугаар анги, дунд насны 6-аас 9 дугаар анги, за тэгээд ахлах ангийн ингээд 10-11 дугаар 12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд одоо томоохон уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Тэгээд энэ дотроос бол өнгөрсөн 100 зохион байгуулсан Баян өндөр шатрын клубын нэрэмжид тэмцээн бол хүүхдүүдийн дунд нээлттэй зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд нийтдээ 83 хүүхэд оролцсоноор бас их онцлог. За энэ тэмцээнд Ховд аймгийн Төвөөс цэцэг сумаас, мөс сумаас төлөөлөл ирж оролцсон бас их онцлог болсон. За энд бол Алтай үеийнч Булган сум за ингээд дээр нэмээд одоо цэцэг мөст Ховд аймгийн төлөөлөлгээд ингэхлээр аймгийн хэмжээний одоо тэмцээн уралдаан зохион байгуулсантай адил ийм болсон. За энэ тэмцээнд урд нь бол тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн боловч манай шатрын клубын хүүхдүүд бол төдийлөн сайн амжилт гаргадгүй байсан бол за сүүлийн одоо энэ томоохон тэмцээнд бас ах насны эмэгтэй эхний 3 байрыг за дунд наснд бол эрэгтэй хүүхэд 3 дугаар байр, бага насны ангилалд бол эрэгтэй хүүхэд 1, эмэгтэй хүүхэд нь бол 3 дугаар байр гэдэг маш өндөр амжилтыг үзүүлж бас клубийнхаа нэрийг бол гаргалаа. Одоо одныхаа нэр гэсэн үг үү? Тий. Баян өндөр шатрын клуб гэдэг нэрэн доор одоо бид хүн бас хүүхдүүдэд асуулж хичээлж байгаа юм аа. За манай Баян өндөр шатрын ордон төр бол өнгөрсөн жил Ховд аймгийн шатрын арга шалгаруулах өсвөрийн шатрчдын тэмцээнд одоо багаараа 1, 2, 3 гээд 12 дугаар анги хүртэл одоо эмэгтэй эрэгтэй хүүхдийн төлөөлөл очиж оролцоод бас харьцангуй урд огт оролцдоггүй байсныг бодоход одоо хүүхдүүд маань дадлаг туршлагаа олж авч аймгийн хэмжээний тэмцээнд одоо сумын төлөөлөлтөд өрөг тоглолт үзэж тэмцээн уралдаан томоохон тэмцээнд яаж оролцох вэ гэдгээ бас нэгж туршлагадсан. За энэ үндсэн дээр бол хаврын одоо дэлхийн одоо усны өдрийг өгтөж дээр нэмээд олон улсын эмэгтэйчүүдийн баяр тэгээд хүүхдийн их хөрсийн баярыг тохиолдуулан өгтөж зохион байгуулсан шатрын тэмцээнүүдэд бол манай клубын хүүхдүүд бол ерөөсөө амжилттай оролцож эхний 3 байранд ноёлж гарч ирсэн. Бас энэ шатрын клубын үйл ажиллагаа явуулсны ач тусаа гэж ингэж би үздэг юм байгаа. За хоошид бол олон тэмцээнүүд бол манай ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдийг хүлээж байгаа. Гэхдээ энэ дээр бол зөвхөн хүүхдүүд гэдгээс гадна 3 сарын 1-ний эх орончдын баярыг өгсөн тэмцээн, за их хөрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан томчуудын тэмцээн,
За намрын одоо баярыг өгтөд зохион байгуулсан томчуудын тэмцээнд бас эрэгтэй эмэгтэй төрөлдөр манай шатрын ордонд шатрын клубын нэрмжид за тэгээд элчин сайд гаавгийн нэрмжид гэдэг тэмцээнийг бид хүмүүс амжилттай зохион байгуулсан. За энэ тэмцээнд бол эхлээд бол бид бүхэн тоглолтог нөгөө 3-4 хүн оролцож эхний байрыг хуваажсэн бол сүүлд нь бол одоо хөдөөгийн малчин одоо ирж 2 дугаар хайранд орж за ингээд сонирхогчдын тоо бол өссөн байдалтай юм байна. Манай шатрын ордон бол энэ Монгол орны хэмжээнд одоо 333 сумын дотор бол одоо ингээд анхны үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагаа идэвхтэй олон одоо сурагч болон иргэдийн ингэж хамруулж зохион байгуулагдж байгаагаар бас их онцлог. Манай шатрын клубын үйл ажиллагаа бол хоош-хооштой бол сум орон нутгаас дэмжиж байна. Дээр нь аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар байна. Дэмжиж албан ёсны ингээд орон тоотоо дасгаж өгч багштай, цалинтай ийм багштай болно гэдэг одоо бид хүмүүс бас их баяртай байгаа. Тэгээд энэ ажил одоо бидэд орон тоод төсвийн мөнгөний суух юм бол өшөө улам идэвхтэй үйл ажиллагаа явагдаж энэ шатрын ордны хүүхдүүд маань бол ирээдүйн одоо аймаг улсад одоо оролцож тэргүүн байрны төлөө ингээд өрсөлдөх ийм боломж өрднэ гэдэгт би итгэж явдаг байгаамаа. Тэгээд энэ бүхнийг санаачлан зохион байгуулж сум орон нутгийнхаа цаашлуулын Алтан Уурговын одоо Гөглөө 3 сумын хүүхдүүд өсвөр насны одоо залуу халаа шатарчид бол төрөн гарах үе таалгыг нээж өгсөн одоо манай дамбын Булган сумын Баянгулбагийн харьяат байсан одоо дам гэдэг хүний хүүхдүүд түүний дотор энэ ордныг одоо бүтээн байгуулахад одоо идэх санаачлал гаргаж хөрөнгө мөнгөний усган ингээд амжилттай зохион байгуулж энэ ордныг бүтээн байгуулсан элчин сайдсан гай одоо буюу бидний хэлдгээр бол одоо шараа маань ингээд энэ ажлыг зохион байгуулж байгуулсанд бид бүхэн бас их баяртай байдгаа. Манай сум орон нутгийн иргэд ялангуяа хөдөө орон нутгаас ирж энэ сургалтанд оролцож байгаа тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд бол баярлсан талхснаа бас дамжуулаарай гэснийг энэ ташранд уламжилъя. За тэгэхээр яг таны хувьд бол ордондоо бүр хамгийн их одоо үр бүтээлийг гаргаж хамгийн хүүхдүүдийн дээр их тоглох тэр сэтлийг төрүүлж хорхойг хүргэж омгшлийг бадруулж ингэж явдаг юм байна шүү дээ. Тэгэхээр таны ер нь хоошны бодлого гэж юу байна? За хоошд бол манай энэ шатрын ордон маань өшөө өргөжж за албан ёсны орон тооны одоо багш тасалжуулагчтай болох байхаа гэж би ингэж итгэж явдаг. За ингээд албан ёсны багш тасалжуулагчтай болох юм бол өшөө хүүхдүүдийн урмыг дэмж дээр нэмээд энэ хүүхдүүдэд шатрын спортыг одоо спортод хорхоосож улам шинтэн суралцах ийм үе таалхыг бол нээх ийм боломж өртнэ гэдэгт би итгэж явдаг юм аа. Тэгээд ордныхаа одоо үйл ажиллагааг дэмжиж тусалж өөрсдийнхөө одоо идэвхээр ингэж ажиллаж байгаа манай одоо ордны менежер, үйлчлэгч энэ хүмүүстэй бас баярлаж явдаг бас энэ ташранд хэлье. За тэгээд бид бүхний үйл ажиллагааг дэмжиж байгаа манай Дамбахын одоо өр хүүхдүүд тэдний одоо ач зээнэрт нь ирээдүйд эрүүл байж ихийг бүтээгээрэй гэж өрөөё. За тэгэхээр би бас нэг зүйлийг асууя гэж бодож байна. Таны энэ одоо зэрэгэлдэх хушууд аймаг сонд байгаа тийм ээ. Тэндээс хүүхдүүдийг өөрөө сайхан тэмцээн уралдаан зохиох энэ сайхан бодол байна уу? За байхтай бүр одоо их байгаа.
Энэ ч утгаараа бид нар бол 2 удаагийн тэмцээнийг одоо нээлттэй тэмцээн гэдэг утгаараа энэ Алтай үеийн цөмийн хүүхдүүдийг бас зохиосоор зардалт нь нэмэр болгож бензин шатхууныг хийгээд оролцуулсан. Дээр нь нэмээд бид бүхний нээлттэй тэмцээн зарласны одоо ач үр дүнд одоо Ховд аймгаас аймгийн төвөөс төлөөлөл ирсэн. За ойролцоо байгаа энэ Алтан давааны саадлын мөс цэцэг сумаас бас төлөөлөл ирж оролцож байгаа. Одоо бид бүхний үйл ажиллагаа бол тэлж байна гэдэг одоо баталгаа болох хаа гэж үзэж байна. За ер нь хойштоо бол энэ тэмцээн уралдааныг өргөн хүрээтэй зохион байгуулахын тулд одоо бид бүхэн чармаа ажиллах болно. Энэ ч утгаараа бол Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын одоо төлөөлөл хүмүүст бол бид нэр хооштой ийм тэмцээн уралдааныг танаа нэрэн дээр явуулъя, санхүүжүүлж өгнө гэдэг ингээд хөрөнгө босгох ажлыг бол бас өөрийн үед ингээд шийдэж ингэж явж байгаа. Энэ бүхэн маань бүтэх юм бол бид бүхэн бас биш өөргөжүүлж за ингээд ажил төрлөө бол амжуулж за энэ шатрын ордны үйл ажиллагааг жигдрүүлэх бүр идэвхтэй одоо оролцох хүүхдүүдийн ашиг одоо шатар тоглох сонирхлыг нь дээшлүүлэх ийм үйл ажиллагаа хойшоостой улам идэвхтэй явагдана гэдэгт би итгэж байна. За тэгэхээр ерөөсөө хилийн чад суугаар торгууд түн маш их байна. Орон болгонд байгаа. Тэгэхээр та нар бол миний одоо таны ярьсан ярианаас би бас ургуулад бодлоо л доо. Жишээ нь онлайн тэмцээн зохиогоод тэгээ энд нь яг суманд нь хөөрхөн нөгөө нэг уралдаанд орсон хүүхдүүд нь ороод тэнд хилийн чандад торгууд түмнээс хин нэгэн шатар тоглодог нь бас онлайнаар тоглоо тийм ээ хөлөг дээр тоглоно гэсэн үг шүү дээ. Тэр хүн цаанаа яг ижил төсөө хөлгөө тавиад тэгээд эндээ энэ хүүхдэн тоглох ингээд харилцсан ийм тоглолтыг хийх. За эргээд яах ёстой гэхээр хилийн чандад суугаад торгууд түн яг энэ үйл ажиллагааг бас дэмжих талаар та нэг жоохон уриалга өгчөөч. Яг тэгвэл торгууд түмэн түүхээ мартадгүй торгууд түмэн ирч хурч ирмгийн зоригоор алдаршсан улс орн. Тэгэхээр 21-р зуунд яг энэ төвшнөөрөө энэ орчноороо тэр олон ард түмэнд бас л омгшоод байж байгаа. Тэгэхээр тэднэртэй та сайхан мэдчилгээ өгөөд тэгээд тэднэр маань ийм боломж нэрэ байна шүү. Одоо манай энэ сэтгүүлчийн хийж байгааг нэрэ одоо тийм бас гоё боломж байгаа юм байна шүү. Ингээд хамтарч ажиллаараа миний торгууд дүмээ ингээд нэг сайхан уриалга хэлэх үү. За тэгээд олон улсын хэмжээнд бол манай энэ торгуудын ард түмэн бол тархаа бутархаа одоо дээр үеэс одоо дайн байлдаанд идэвхтэй оролцож хошуучлан явдаг учраас нэгд хоёрт улс орныхоо мандан бадрахын төлөө бадарсан улс орноо бэхжүүлэхийн төлөө хил одоо хилээ бол хадгалж үлдэхийн төлөө бол амь бие хайргүй зөрүүлж явсан ийм эренгийн зөрөгтэй омглон тийм улсууд байгаамаа. Тэгээд манай энэ сэтгүүлчийн хувьд бол бас бидний надад бол маш их гоё санаа төрүүллээ. Тэгээд манай дэлхийн хэмжээнд ингээд тархаа бутархаа байдаг торгуудын ард түмэн маань түүний дотор үр хүүхдүүд нь өсвөр насных нь бол хоорондоо харилцсан онлайнаар тийм аа нэг нэгнтэй ингээд харилцсан бие биенээ ойлголцоо онлайнаар хоорондоо янз бүрийн одоо уралдаан тэмцээнийг янз бүрийн насны ангиллалд нь ингээд тухайн үед ингээд зохион байгуулах ийм боломж бол биднэрт байгаа юм байна. Гэдгийг бол бас өөрийн чинь санаагаас ингээд авлаа. Энэ бол их сайхан санаа байна. За тэгээд газар орон бүрд одоо манай торгуудын ард түмэн ингээд тархаа байдалтай байж байгаа. За олон улсын хэмжээнд бол алдартай шатрын одоо спортыг дэмждэг энэ жишээлх юм бол одоо халимыг өөд байна. Халимгийн одоо ерөнхийлөгч Жүлэмжийн ном бол олон улсын шатрын холбооны одоо зөвлөлд байдаг дэд тэргүүний өргөгч хүртэл одоо гүйцэтгэж явсан ийм хүн байгаа. Тэгэхээр манай энэ халимгийн ард түмэн маань
шатарт одоо сонирхолтой байх нь. За дээр нэмээд энэ Тайланд, Гонконг, за тэгээд энэ Хятадын нутагт байгаа өөр Монголын дахин дүүс маань бүгд бол одоо шатрын спортоор бол амжилттай гэж хэлж бас тухайн улс орондоо бол нэр алдрын төрсөн ийм алдар чатарчд бас байдгаа гэж би сонссон. За манай энэ улуун сүм бол Монгол улсын хэмжээнд одоо ганцхан одоо торгуудын ард түмэн байдаг ийм сүм. За үе удмаараа манай одоо эцэг өвгдөөсөө ингээд одоо Монгол орныхаа тусгаар тогтнол хилийн амгалан тайван байдлыг хамгаалж одоо жээжээрээ хааж ирсэн ийм эрхийг дайчин зөрөгтэй ийм ард түмэн байдаг. За энэ утгаараа манай энэ өвгдүүдэнд бол сэтгэн бодох чадвар. За тэгээд одоо нэг юмд одоо оролцох юм бол тухайн оролцсон одоо спортынхаа төрөлд бол амжилт гаргахын төлөө их шаргуу хичээлж чаддаг ийм дайчин чанар нь одоо хүртэл хадгалж үзсэн ийм ард нь байна. Тэгээд энэ хүүхдүүдээ бол бид нэр одоо сэтгүүс таны асуусны одоо энэ хүчинд энэ санаачлалыг бол би дэмжээ. Бас шатрын спортыг сонирхдаг. За үе өдөр нь одоо энэ спортыг дэмжихаа ингээд аварч байгаа манай энэ ах дүү төрөл төрөсөд. За тэгээд энэ булган сумаас гаралтай одоо томоохон компани захирлууд, эздүүд, дээр нэмээд энэ зэрэгэлдээ сум орон нутгийн удирдлагууд энэ бүхэнтэй бид бүхэн ярилцаад улс оронд өөр газар гадаад дотоод одоо байгаа торгуудын ах дүүнэр одоо уриалж за энэ тэмцээн уралдааныг бол хоошод бас уламжил болгон зохион байгуулалт их зүгээр юм байна гэдгийг ингэж одоо уриалж байна. За миний уриалгыг хүлээн авч байгаа бол бид бүхэн бас онлайнаар танилцаа тийм аа өр хүүхдүүдэд шатрын спортод одоо дасгалжуулаад идэвхтэй оролцуулаад онлайнаар энэ тэмцээнийг бас ингээд тэмцээн уралдааныг манай энэ Баян өндөр шатрын хөлөө манай шатрын ордонтой хамтран зохион байгуулсаа гэж би ингэж хүсэж байна. Тэгээд та бүхэн маань энэ миний уриалгад бас нэгдээд хамтарч шатрын спортыг ялангуяа өр хүүхдүүд хооч энэ өсвөр насныхандаа бол түвээн дэлгэрүүлэх тал ингээд хамтарч ажилласаа гэж ингэж уриалж байна. За тэгээд илгээрээ инкам болон төрлөөрөө төвшин агуулan бүгдээрээ сайхан гэрүүл байж энэ спортыг хөгжөөнд дэлгэрүүлье гэдгийг бас уриалъя. Шатар бол ер нь соёл урлагийн бүтээл л дээ. Шатар тоглосон хүн бол багасаа тоглол юмыг олон өнцгөөс нь харж сурна. Дүгнэлт хийдэг, стратеги, тактика боловсруулдаг. Тэгээд их одоо хүлээцтэй, маш их төвчээртэй, хатуужилтай, сууд сурна гэсэн үг. Залхуугүй болж сурна. Би хэлдэг танаа хүүхэд шатар сонирхоод байвал дэмжээрэй гэж. Та нар одоо өөрийнхөө танил улсуудын шатар тоглодог улсуудын амьдрал хизээч муу байдгүй шүү дээ.
Нэгэн зүйлийг би асууя. Нэгэн зүйл гэдэг нь шатар ер нь юу хэрэгтэй? Босоод хэрэглээ. За, ухаан нь юугаараа хөгжиж байна? Яаж хөгжиж байна? Шатраа. Зөв. Аха. За, тэгээ хилээд. Сэтгэл судраг тэгээд хөгжлөө. Яа, стом мундаг. За, өөр юугаар хөгжиж байна? Өөр бодлоготой хүмүүс хэлээр байна. Босоод хэлээрээ нэг юм хөхтэй. Шатраа юу илэрхийлдэг вэ? Яадаг тоглоом юм чинь. Аюухан хөгжүүлдэг. Яг зөв. Манай хүү тэгээд бүр уургүй болчихсон ш. Тий. Шатар тоглолтдаг болоо тэрнээс хойш ерөөсөө уурлахаар айцсан ш манай хүү тий. Тийм ээ? Тийм, мундаг хөхтэй. За миний хүү юм юм. Төгс? Тэмүүлэл. Бас арай шатрын уулын явдаг юм шиг үстэй. Бас оо, эдгээр юм. Гурвын виа. Гурвын аа юм тий. Тийм үү? Танай хэсгийг мэдээ өгч шатар тоглож байна. Тийм үү? Мэдээ өгчтэй юм. 43 гэж 21 тий. Ямар гоё. Миний хөдөлгөөн шатрын ууланд явснаар ямар байна? Гоё юм уу? Гоо байна. Юу гоо байна? Хөгтөд тоглоод. Гойн санаагаас хөгжүүлээ. Бодол зэрэг ямар гоё юм бэ? Чи ууртай байсан уу? яг уурлаад. Жоо ууртай байсан уу? Гэсэн ч одоо уурт болж байна. Тэгэхээр шатар ерөөсө хүүхдүүдэд аягүй хэрэгтэй яваад. Тэгвэл хараа танааныхан чинь тийм юм бол ерөөсө ингээд бүгдээрээ цуурын шатарч болчмоор юм шиг. Ерөөсө гоё тайван амархан гоё ухаалаг болчихсон бол тийм ээ. Яа, стэн нэг яа уурсан. Ер нь чухам яг юун дээр уурч ийсэн. Гол нь Зэнда хүүхд тэгэхээр нөө тийгүй юм. Зүг яагаад зовчлоо одоо болоос тэр үедээ жоох уу гэдэг тийм. Одоо тэрхгүйгээр та нар одоо битээ зовчлоо доо гэдэг ингээд инээж хэлэх юм тийм. Болсон байгаа. За октод хөрхөө өөр юу шатар ер нь ямар юм бэ? Гоё юм уу? Тийм үү. Шатар тоглож байхад ер нь маш гоё байна уу? Тийм үү. Хичээлийнхаа завсраар тэгээд одоо гэртээ нөгөө гэртээ хавьчаа тогломоор байдаг. Тэгсэн чинь шатар тогломоор байдаг. Тэгээд ер нь алийг хийдгий. шатар. Ямар мундаг юм бэ? Нэр юу? Яс та мундаг. За. За хоёрдугаар ангийн хүүхэд нь алив. Нааш за босоо. Өөрөөр танилцуулаад юм ихөө. Хин гэдгийг нэрээ. Мянган байна. За хоёрдугаар. Миний хөө шатнахад байгуулсан одоо хэдийнээс хэлж суусан. Хэдийнээс суусан юм байна. Одоо би шатнахад ямар байх багшаа? Магтахаараа. За өөрөөр хэлбэл басараа бас царайгаа наашин тийм за ингээд зөвч царайгаа авах тэгээ агаараас нь яшээд байна за өөрөөр ингээд төлөв хөхтэй наа ямар их юм бэ танаас хэдэн хүүхдүүд сурж байна 40 тэрний хэдэн хүүхэд шатарч байна шатрын бүлэгтэй явж байна. Найман хүүхдээ атгүй бусдыг хамгаалах уриалсан юм шиг тийм.
холбоо арга бишэлтэй байгаа тийм янз бүрийн ажилтаа. За шатрын юм яаж миний бодлоор чамаас асуу нэг хавлаа. Мөн хамгаалсан. За мөн хамгаалсан. Ерөөсөө ингээд шатрал тоглож байхад миний хөө хожи мэдээчтэй. Ингэж бодсон тийм. Тэгээ шатрын хамгийн гоё чаддаг үнэлэл нь юу вэ гэвэл ямар үнэлэл чинь тэрний өгсөн юм. Тийм үү? Хамгийн амархан мэдл юм уу? За. Юу хүмүүстэй шатар тоглоод ингээд хамгийн хурдан ингээд одоо хожихын тулд ямар мэдл хамгийн сайн байдаг? Пиано тийм үү? Гэрээс гарчаад орчлаа нэ олноос. Өөрөөс чинь мэдээлээ тийм. Гол зөндөө мэдж байгаа юм. Яг биш юмээс сууж. За. Тайвэрсэрэ тодонаа Яруу алдар тамирчта эргэн дурсана Ялнып ажилтын үдэ бас тунаа Ханхай тэрэгний хайдын шак Өнчин хүүгийн өрөдөг цот Өрөдөмөрний өшгтэн шак Очдын ухай ноён пат Шатармен Шантышгүй тудааны талбармен Шатармен Шаттук цохолма Жаргал бидэгдэдэг Тэнгэрдэг сайхан хөргүүд мэндэ Ухаан бодод оюуны охиг оролдуулсан Уран шаглаад хөлгүүд мэндэ Ханхай тэрэгний хайдын шак Өнчин хүүгийн өрөдөг цот Өрөдөмөрний өшгтэн шак Очдын ухай ноён пат Ханхай тэрэгний хайдын шак Өнчин хүүгийн өрөдөг цот Өрөдөмөрний өшгтэн шак Очдын ухай ноён пат Шатармен Шантышгүй тудааны талбармен Шатармен Шаттук цохолма